남의 өөрийн танилцуулаач. За сайн байна уу? Би Хинтээ аймгийн Баян уусмын засаг даргын нутагч Солон Баяр хүн байна. Тэгээд өнөөдөр бас TEDx Чингисийн парк хэмжээнд хүрэлцэн гэж сайхан үйл ажиллагаа итгэгчдийн илтгэлийг сонслоо. Тэгээд өнөөдөр бас 2001-ээс 2004 онд сургууль сурч байхдаа үүсгэж байсан нацистийн Яг үнэ. Хойд ажиллаж исэн. Ахтаа ингэж таарсандаас баяртай. Тэгээд өнөөдөр манай сургууль аймагт ирж ирсэн. Цаг гоё үйл ажиллагааны хатгалаар ингэж текст уншсан танд. Манай гэр сайн хэлсэн. Бид үгээр нэр хэлээ. Солон Баяр. За Солон Баяртаа энэ Баян уус гэсэн тийм. Сая тэр нөгөө танаас өмнө чинь тэр нөгөө жишг хэрэгжсэн байгаа тийм. 8 айлын жишг. За тэгэхээр энэ Хинтээ аймгийн Баян уус өмнө хэрэгжсэн тэр жишг 8 айлын суудсын одоо бүрийг эзэн энэ сумны одоо засаг даргын орлогч залуу ингээ бид нартай бас TEDx-ийн үеэр санд дотоод солилцож мөн номын сан уншигч байснаа ингээ дурсаж ярьж байгаа нь үнэхээр бахархтай байна. За ихэнх үгийн үед номын сан сууж ирсэн үеэр нэг санавал тий чи тэр үед ямар хүсэл зорилготой байв тэр амжилтандаа хүрсэн байна уу гэж асуумаар байна. За энэ дээр бас одоо их хичээл одоо чаас өгсөн үү одоо даалгаврын нагуу бас ном уншин дээр өөрийнхөө хүсэл сонирхлоо бас яг үнэ ном уншиж байсан. Өөрчлөлт уншсаар байгаа. Тэгээд сайн байж бас номтой гэж байгаа. Баяр хүргэе. За тэгээд одоо мэдээ гэрэл дээр. За баярлалаа. Энэ жилийн өрөө тийм ээ. Энэ жилийн TEDx өрөө бол одоо гэрэлтий гэж те хүний гэрэл гэдэг ийм сайхан сэдв байлаа. За дүүгийн ажил амжилт хүсье. Тэгээд танаа сумын дээр хэрэгжсэн 8 айлын орон сууц одоо Монгол орны ийм төвлөрсөн бүсүүдэд одоо хэрэгж болтугай. Тэр ерөө дотор хот айлуудыг үүсгэх орчин үеийн хот айлыг үүсгэх болтугай. За баярлалаа. За тэгээд номын цагаан мөрийн дээр. Зүг. Зүг. За баярлалаа.